За сайн уу манайхаа миний 753 дагчаа. За тэгэхээр миний YouTube сувгт ингээд хэрэгтэй мэдээлэл өгөх болов гэсэн үднээс би тэр хүмүүсийг дагдаг гэж боддог байхгүй юу. Тэгээд ер нь байнга тогтмол оруулахгүй ч гэсэн за энийг нэг бусадтай хуваалцч юмсан гэсэн үедээ YouTube дээр бичлэг оруулдаг. Тэгээд сүүлийн үед аягүй их бодоод яваад байгаа хэрнээ амжихгүй байгаад байсан. За ийм бичлэг оруулвал сонирхох уу? Өмнө нь диплом хэрхэн бичих вэ? Диплом бичих амарх нь гэсэн бичлэг оруулсан ч үзэлт аягүй сайн байсан шүү дээ. Одоо болохоор диплом биш судалгааны ажил хэрхэн бичих вэ? Ер нь судалгааны ажлыг ямар байд юм байна? Яаж ингээд тэр судалгааны ажлыг барьж авбал амархан байх вэ гэдэг ч юм уу те. Амархан гэхээс илүү нэг тийм дис дараалал нэг юм зүй зохистой байдал талаас нь ингээд яриул ямар вэ? Нэгдүгээрт хоёрдугаарт өөр одоо нөө сургууль дээрээ ажиллах ч гэдэг юм уу эсвэл тэтгэлэг хэрхэн авах вэ ч гэдэг юм уу сүүлийн үеийн эсвэл сонин гачны талаар ч юм уу эсвэл би сүүлийн үед болохоор сургууль дээр ажиллаад тэгээ бас нэг юм цагийн ажиллаар юм үйл хөдлөхөөрөнгийн компанид ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээ тэр талаараа ч бас ярьж болж байна сонирхолтой гэвэл за иймэрхүү сэдвээр ер нь яриул яаж юм тэгээ энэ компанид яг юу хийж ажиллаж байгаа гэдэг талаараас ярьж болж юм. За хэрвээ сонирхож байвал бас бичээрэй. За гэхдээ ер нь бичээгүй ер нь судалгааны ажил хэрхэн бичих вэ гэдэг сэдвээр бол YouTube сувг дээрээ бичлэг болгож оруулъя гэж бодож байгаа. За нэг иймэрхүү бичлэг оруулах юм гэж бодож байна.